3.6 сая, 2.1 сая, 1.5 сая, 446. За энэ тоонуудыг сонсохоор танд юу гэж бодогдож байна? Одоо яг юу санаанд орж иж байна? За 3.6 сая бол Монголын хүн ам, 2.1 сая нь Монголын хүн амын өртөө хүмүүсийн тоо. За 1.6 сая гэхээр дундаж үр зээлийнх нь хэмжээ. За 446 гэдэг нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа банк ба санхүүгийн байгууллагууд. За манай Монгол улсад ер нь бидний дунд энэ үр зээл гэдэг имийг бол одоо мэдээж юм, амьдрал байх юм, үр зээлгүй бол болохгүй, үр зээл хийж амьдрах юм шиг тийм болгоцсон. За зар сурталчилгаа Монгол улсад явуулж байгаа энэ байгууллагуудын тоо, өртөө хүмүүсийн тоо 2.1 сая хүн Монгол улсад өртөө байна. За тэр 446 банк ба санхүүгийн байгууллага. За тэрний тал хувь нь ямар нэгэн финтек, ямар нэгэн зээлийн аппликейшн, ямар нэгэн ламбард, ямар нэгэн банк ба санхүүгийн байгууллага зээл өгдөг тийм үйлчлэгээ явуулдаг гэсэн судалгаа байдаг. За эднээс ингээ хараад үзэхэд манай Монгол улсад үр зээл, үргүй амьдрах гэдэг бол боломжгүй юм шиг харагдаад байна. За миний хувьд бол тийм биш юм аа. Хүмүүсийн 95% нь зүгээр ажиллаа хийгээд дотроо төлөөд, орлогоо олоод, залгаа гаргаад үр зээлгүй амьдарч болно. За яагаад гэхээр 1.6 сая төгрөг дунджаар одоо үр зээлийнхэн төр тоо шүү дээ, тэ. Тэр энийг ингээ хараад үзэхээр энэ үр зээл авж байгаа банк санхүүгийн байгууллага зээлийн аппликейшнээс өөр авж байгаа хүмүүсийн ихэнх нь хэрэглээний зээл авдаг. Ямар нэгэн зурагт авах ч юм уу, ямар нэгэн тансаглах ч юм уу, ямар нэгэн гар утаас авах ч юм уу, ямар нэг юм лизингээр авдаг, үр зээл ингээ тавиад авчдаг. Тэр бол төвчж болох зардлууд юм аа миний бодлоор. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр за би бол гадаад амьдардаг, тэ. За гадаад амьдраа, чи бол гадаад амьдардаг гоё. Монгол бол хэцүү байна. Тэ Монголд бол эдийн засаг, улс төр ер нь бол амьдрахад хэцүү байна. Хурдан гарах юмсан гэдэг хүмүүс зөндөө байгаа. Би тэрийг ойлгож байна. Гэхдээ ямар нэгэн хүн орж ирээд, ямар нэгэн улс төрж гарч ирээд, ямар нэгэн хүн тэ ямар нэг юм хийгээд биднийг аврахгүй. Тэр нь найдад бол ямар ч шаардлага байхгүй. Хэрэг байхчгүй, найдлага бол олж авахчгүй. За тэрний оронд юу хийх вэ гэхээр бид нар өөрсдийнхөө төлөө юу хийж байна гэдгийг харах хэрэгтэй. За би нэг юмыг ойлгохгүй. За та бүхэн мэдчихвэл надад хэлж өгөөрэй. Хүн биш тэ. Өөртөө ингэ байжгаад альсгүй мөнгөгүй ингэ байжгаад нэг шин зурагт авъя юм уу? Шин гоё смартфон, смарт цаг маг авах гэх юм тэ. Гоё нэг тансагламаар санагдаад мөнгөгүй байж яагаад зээл аваад тэрнгээрээ тэр имийг аваад байна. Тэр зээлээ төлж чадахгүй гэдгээ мэдсээр байж яагаад зээл аваад байна гэдгийг би хувьдаа ойлгохгүй байна. За та бүхэн тэрийг надад тайлбарлаад өгөх. Яагаад гэдэг. Хүн автоматар зээл авахдаа за би энэ зээлийг төлж чадах болов чадахгүй болов гэж бодох ёстой гэж би бодоод байгаа. За тэгээд харин бодохгүйгээр зээлээ аваад зээлээ төлж чадахгүй дахиад нэг зээл аваад тэгээд тэр зээлээ төлж чадахгүй дахиад нэг өөр зээлийн аппликейшн зээл аваад ингээд зээлийн чөтгөрийн тойрогт ороод яваад байгааг би ойлгохгүй байна. За нэгдүгээрт, хоёрдугаарт хүүхдүүдтэй мөний тухай, зээлийн тухай ярих хэрэг цаг нь болчихжээ. Яагаад тэгэхээр Монгол улсад зээлийн аппликейшнийг 18 хүрсэн хүн татаж болно, суулгаж болно. Тэндээс 18 хүрсэн хүн шууд зээл авч болно. За насанд хүрсэн хүн 18 хүрээд хүүхдүүд альсгүй оюутан хүүхдүүд орлого байхгүй. Тэндээс зээл аваа шоудаад, тэндээс зээл аваад янз бүрийн юм хийгээ. Тэндээс зээл аваад мөрдөд толгомт болоо. Тэндээс зээл аваад хэрэглээндээ хэрэглээд байна. За энэ бүгдийг эцэг их бид нэр том хүмүүс хүлүр дөөрөл болоод бас хийлж яриад ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй л одоо ер нь насанд хүрсэн хүмүүс бүгд зээлтэй. За үлдсэн насанд хүрээгүй хүмүүс тэр хүмүүс насанд хүрэх юм бол тэгээд бүгд бас зээлтэй болох юм. Үртэй, зээлтэй. Өрнөөс өрний орно. Зээлээс зээлийн оронд амьдардаг. За энэ сэдвийг би ярих гэж бодоод яваад байсан. Өчтөр зүүдэлцэлээ. Өнөөдөр 6 цаг болж байна одоо. Тэгээд ер нь шууд өглөө осоод ярмаар санагдаж шууд ингэ ярьж байгаа. Та бүхэн зүгээр болгоорой. Тэгээд бид нар ер нь яах ёстой бэ? Ер нь улс хөгжинө гэж ер нь яг юу вэ? Улс хөгжинө гэдэг чинь бид нар өөрсдөө хөгжинө гэсэн үг байхгүй юу? Миний бодлоор.
Ядчил гудамжиндаа шийхэ болж байна. Гудамжиндаа шүүс нусаа хайтхаа болж байна. Хүнээс үр авсан бол, зээл авсан бол тэрийг зах тухайд нь буцаад ингээд өгчдөг бол ёс суртахуунтай байх хэрэгтэй. Одоо сүүлийн үед ёс суртахуун гэдэг үгийг айгүй их хэрэглээд байгаа. Ёс суртахуун гэдэг үг байхгүй болоод байгаа гэж хүмүүс их яриад байгаа. Тэгээд бид нар өөрсдөө хөгжиж манай Монгол улс хөгжинө үү? Монгол улс гэдэг чинь бид нар Монгол улс гэдэг чинь бидний үр хүүхэд, бидний үр хүүхдээ өөрсдөө хүмүүжүүлэх хэрэгтэй. Зөв тал руу залах хэрэгтэй. Мөнгөний тухай ярих хэрэгтэй. Ёс суртахууны тухай ярьж зөвлөх хэрэгтэй. Зөв замд нь ингээд залаад өчгдөх юм бол өөрсдөө ингээд явчихна. Тэгээд өрнөөс өрний хооронд, өдрөөс өдрийн хооронд, тий, үр зээлийн хооронд зөвхөн өнөө маргааш төлөвлөж амьдрахгүй тулд бид нар өөрсдөө хөгжих хэрэгтэй. Мөнгөний тухай ярих хэрэгтэй. Мөнгөний тухай ойлгох хэрэгтэй. Мөнгийг яаж адилждаг гэдгийг тий, бүрэн дүүрэн ойлгож мэдрэх хэрэгтэй. Тэрний тухай зөндөө хүмүүс гоё хүмүүс подкаст хийдэг, зөндөө гоё хүмүүс юм ярьдаг. Тэдний нэг нь Money Wise Master. Миний зорилго бол ерөөсөө хүн болгоныг ямар нэг юмнаас хамааралгүй, хөрөнгөтэй, хоримтлалтай, орлоготой, санаа зовхгүй, гоё нийгэмд амьдардаг, гоё Монгол хүнийг бүтээх тийм зорилготой. Ингээл хүн хэрэгтэй ч юм хэрэггүй ч юм өвчлэгээ яваад идэг. Би бол хэрэгтэй гэж бодож байгаа. Хүмүүс тэмчдээс хүмүүс их сонсдог. Тэгээд бид нар үр зээлнээсээ салаагүй тохиолдолд, үр зээлнийхаа тэр майндсет, үр зээлнийхаа тэр сэтгэлээрнээ салаагүй тохиолдолд бид нар өөр хөгжихгүй. Хамгийн дөрөнд өрнөөс салах хэрэгтэй. Өөрөө хийх болох хэрэгтэй. Мөнгөгүй байж хэрэглээний зээл авах болох хэрэгтэй. Тэгжиж тэрний цаана за одоо юу их үү? Ганц 200 цаастай болчлоо. Тэрийг яах вэ гэж бодлоо орж. Тэгэхгүй өөртөө байхад бид нарт ямар ч тийм өнөө маргааш бодох зөвхөөгүй байхад юун тэр хөрөнгө оруулах, юун хоримтлал үүсгэх. Тийм учраас бид нар сэтгэлээрээ салах хэрэгтэй. Ямар нэгэн улс төрчид найдах хэрэггүй. Сүүлийн үед Хятад улс, Вьетнам улс, ер нь Азийн орнууд одоо ард ирдээ ядуурлаас гаргасан гэж яриа л байна. Улс төр нь хийх юм хийсэн гэж яриа л байна. Одоо тэрний ардталт нь бас иргэдийнх нь өөрсдийнх нь одоо хүчин чармаалт, өөрсдийнх нь тэр майндсет шифтинг яваад байгаа. Явсан гэж бодож байна би. Тэгэхгүй зүгээр ингээд алгаа тус суужгаал бүгдээр нь амруу ингээ мөнгө игээд амруу будаа игээд амруу ингээд ногоо игээд тэгээд тэд ядуурлаас гарцсан юм биш. Бид нэр өөрсдөө байхгүй. Хамгийн гол нь манай Монгол хүмүүс өөрсдөө хөгжих ёстой. Өөрсдөө сэтгэлээрээсээ гарах ёстой. Өөрсдөө 2-3 сар, 2-3 жил, 20-30 жилээ одоо төлөвлөж сурах хэрэгтэй. Тэгжээж бид нэр улс хөгжинэ, Монгол улс хөгжинэ. Бидний үр хүүхэд гоё амьдралд амьдрна. Хизээ нэгэн цагт би итгэдэг. Юунд итгэдэг гэхээр хизээ нэгэн цагт Монгол улсад Монгол улсын их сургуулиудад гадаадын оюутнууд гэж Монгол оюутнуудтай өрсөлддөг. Манай Монгол улсын том компаниуд гадаадын том мэргэжилтнүүд ирж бид нартэй өрсөлддөг. Бидний ажлын байрыг булааж авдаг. Амар люксус проблемтэй болно. Барууны орнуудад байдаг. Жишээлбэл Швейцарт улсад байдаг тийм люксус проблемтэй болно гэж боддог Монгол улс. Тийм болохоор бид нар өөрсдөө хөгжих хэрэгтэй. Зээлээ болох хэрэгтэй. Тэгээд 1.6 сая гэдэг тоо бол ерөөсөө л бүх юм хэлээд өгч байгаа. 1.6 сая гэдэг нь дундаж зээлийн хэмжээ. За тэр 1.6 саяар бол бизнес хийж болохгүй. 1.6 саяар бол тэ зүгээр л хэрэглээндээ хэрэглэх зээл юм аа. Тийм болохоор би ингэж яриад байгаа. За тэгээд энэ хүртэл дэсэж та бүхэнд хамт байсан баярлалаа. Зээлнээсээ салцгаая. Зээлийн өнөөдөр маргаашийн сэтгэлээсээ салцгаая. Тэгжиж бид нар хөгжинэ. Тэгжиж биднэрт мөнгө орж ирнэ. Орлого бол ямар ч хамаагүй. Хамгийн гол нь зарлага нь байдгийг ингээд энэ хүртэл та бүхэндээ хамт байсан баярлалаа. Дараагийн дугаараар та бүхэндээ гой юм ярих болно. Тэгээд цанс сэтгэлээ комент хэсэгт үлдээгээрэй. Дараа уулзлаа түр.